За бүгдээ байцгаана. Dream PSD та бүхэнд энэ удаа хэрхэн After Effects дээр одоо интрог талаар хичээл орох гэж байна. За тэгэхээр энэ интро нь болохоор нэг жоохон тийм шаржигнах одоо зурагтын нэг шаржигнах тийм байдаг. За тэгээ хэдүүлээ юу их гэж байгаа цэцгээ. За тэгээ үдсэн байх. За тэгээд үнэхээр дажгүй бас интро одоо болж байгаа харж байгаа. Яг хөө ингийн ч гэсэн бас нэг тийм жоохон бодит одоо нэг эффектийг агуулсан нэг тийм интро болсон баг харж байгаа. За тэгээд хэдүүлээ хэлцгээе. За тэгээд юуны түрүүнд хэдүүлэнд энэ Red Giant Zcom хэрэг болно. Би одоо тусад нь суулгадаг одоо хэрэгслүүдийг ашиглах болно. Яг хөө тэгээд нэг юм анхааруулахад та бүхэн одоо энэ Facebook юм уу за тэгээд YouTube-ийн доор комент дээр нь хаанаас татах уу надад өгөөч энэ тэрэг гэсний хэрэггүй би та нарт тиймэрхүү юмнуудыг бол явуулж чадахгүй. За тэгэхээр яг аргыг хэлж өгье. За тэгэхээр юуны түрүүнд Red Giant-аас та бүхэн энэ одоо энэ татна. Энд татвал шууд одоо 30 хоногийн одоо хэрэглэх одоо боломжийг та бүхэнд олох болно. Энэ харж байгаа free trial тэгээд Windows Mac гэдгийг сонгоод за тэгээд serial нэх болно. Serial-ын та бүхэн нэтээс хайхад гарч ирэх хэвээр serial-ийн need serial мэрал гэхэд бол хангалттай гарч ирэх хэвээр. Тийм учраас та бүхэн serial-ыг бол нэтээс олох хэрэгтэй. За мөн ашиглах юм гэвэл Magic Bullet тэгээд Universe гэсэн энэ Red Giant-ийн хамгийн хүчтэй энэ хоёр хэрэгслийг ашиглах болно. За тэгээд Universe бол юу ах хэвээр нэг үнэгүй нэг хид хідэн хэрэгслүүд байгаа. Дотор нь нэг хид хідэн үнэгүй хэрэгслүүд авах хэвээр. За тэгээд үнэтэй нэг цөөхөн хідэн хэрэгсэл байгаа. За тэгээд үнэгүй хэрэглэе гэвэл ер нь нэг нилээ хідэн гой хэрэгслүүд авах хэвээр. За тэгээд мэдээж Premiere Pro гэх энэ бусад бүх юм дээр суух болно. За тэгээд ийм байна. За тэгээд хэдүүлээ эхэлцгээе. За тэгээд юуны түрүүнд шинэ за ингэж шинэ composition энэ талд марч байна. За шинэ composition. За тэгээд tutorial нэг за тэгээд хэдүүлээ 1920 1824 frame та бүхэн frame-ийн учрыг ойлгохгүй бол за нэг секундыг дахин хуваасантай тэнцэх одоо секундыг хэлж байгаа. Тэгээд секундэд 24 хурдтай л гэсэн үг. Нэг секунд нэгэсэндээ 24 одоо цаана одоо энэ харж байгаа та бүхэн энэ арийнх нь хамгийн сүүлийн энэ хэлж байгаа frame гэдэг нь. За тэгээ 24. За тэгээ 10 секунд байгаад хангалттай. За тэгээ окей. За тэгээд энэ трачи. За тэгээд хэдүүлээ элемент хэрэглэх болно. Элемент 3D. За тэгээ элемент 3D. За тэгээ окей. Effect, Video Copilot, Element. За тэгээд Scene Setup гэд ишиг орно. Хэдүүлээ за тэгээд элемент та бүхэн суухгүй нэний тэр гэж байгаа бол жоохон буруу суулгасан байх миний бодлоор. Эсвэл таны график карт хэлэхгүй байгаа. За тэгээд ийм л юм байдаг. Энэ хоёр дээр л ер нь ямар нэг асуудал гарч байгаа байх гэж бодож байна. За тэгээд motion design гэдэг би pack-ын сонгоод за тэгээд machine parts. За тэгээд энэ дээр үнэхээр дайггүй модельуд байгаа. За тэгээд би энийг сонгосон. За тэгээд энийг сонгосон. Үгүй хаа энийг нь би сонгоогүй санагдаж байна. Энийг сонгоод за тэгээд энийг сонгосон байна. За тэгээд хэдүүлээ юун төрөнд энийг хоёрт болгочихъя. Энэ машин парт хоёр болгоё. За тэгээд хэдүүлээ shader өгөх хэрэгтэй. За тэгээд Pro Shaders Metal за тэгээд энийг шийдсэн санагдаж байна. Миний маус бас жоохон асуудалтай байгаа. За тэгээд нэг юм анзаарах юм бол хэдүүлээ ийшээ одоо томруулаад орохоор texture нэлээд том байгаа харж байгаа. Энэ нэгсэндээ жоохон хуурмаг одоо тийм болгосон үг. Тэгэхээр хэдүүлээ энийг нь жоохон өөрчлөх хэрэгтэй. За тэгээд texture-ийн хэсгийг хэдүүлээ нэг нь 4-4-ийг харьцах нь 4. За ингэж байж texture маш жижигхэн болох хэвээр. За ийм байна. За тэгэхээр хэдүүлээ хоёр дахь руу орцгоё. За тэгээд хоёр дахь хэсэг дээр би нэлээд бараан л юм өгсөн санагдаж байна. За тэгээд муу адил энийг 4-4 харьцах 4. За ингэхээр нэлээд дайггүй гоё гэлцсэн нэг болж гарч байгаа. За тэгээд тэгээ нэг асуудал байгаа. Хэдүүлээ энийг
нэлээд томсох хэрэгтэй. Яг та бүхэн нэг дараа нь томоор хэдүүлээ нэг өөрөө хийх гэж байгаа учраас за тэгээд ийм байна. За 1 2 гэсэн ба. За тэг окей. За хэдүүлэнгийнх нь ингэж гарч ирнэ. За тэг group 1 дээрээ particle look. За энэ дээр хэдүүлээ нэг бараг цагаар 45 одоо томоор. За муу адил энийг муу адил 45-аар томоор нэг үзээд нөгөөд үзье. За тэгээд одоо нэг жоохон асуудал гарч ирнэ. Хэдүүлээ нэг өрөөний одоо энэ томсголтын хэсгийг яг ингээд нэг хэвтэйхэн тааруулах хэрэгтэй. За нэг иймэрхүү л байсан санагдаж байна да. За ингээд хэдүүлэнгийнх нь өрөө бэлэн боллоо. За тэгээд одоо жоохон мэдээж бодит тал руу хэдүүлээ оруулж өгөх хэрэгтэй. За тэгээд render settings элементд өөрт нь бас яг 3D одоо тусдаа нөгөө cinema юм уу 3D max шиг бас юмнууд байдаг. Тэгээд тэр нь их онцлог давуу талтай байдیں۔ За хэдүүлээ enable ambient occlusion гэдэг сүудрийг одоо илүү сайн нэмэгдүүлж өгдөг нэг юм байгаа. За тэгээд хэдүүлээ жоохон энийг нэмэд өгчвөл тэр тусдаа хэсгүүд нэлээд сайн харагдаж эхэлж байгаа. За ийм байна. За тэгээд энийг та бүхэн муу адил cinema 4D дээр хийх боломжтой. Ягаад гэвэл элемент cinema 4D-ийн файлыг шууд оруулж ирэхээр нэг давуу талтай байдаг учраас за нэг юм байна. За тэгээд хэдүүлээс жоохон бодит тал байна. За иймэрхүү ер нь байхад болно дөө. За тэгээд хэдүүлээ нэг null хийцгээе. Null object. За энэ тэгэхээр хэдүүлэнгийнхэн камерын хөдөлгөөнийг ер нь их боломжтой болгож өгөх юм байгаа. За тэгээд камер 35 мм хэрвээ та камер ярьдаг бол энэ бол яг стандарт гэдгийг та бүхэн мэдж байгаа. За тэг окей. За харж байгаа камер 35 мм болохоор нэлээд сайн татаж өгч байгаа. За тэгээ хэдүүлээ ноолоо дээр нь гаргаад за тэгээ энийг хэдүүлээ камер controller за би зүг бичсэн өөрчлөсөн. За бидгүй. За хэлж байгаа. Control гэж идөө ерөөсөө control. За ингэ боллоо. За одоо хэдүүлээ камера холбоод өгчий. За ийшээгээ баг. За одоо хэдүүлээ position буруу юм чинь. Transform then за тэгээд хэдүүлээ нэг асуудал нь одоо F4-өө дараад 3D болох хэрэгтэй. За тэгжээ дараачийн 3D-ийн X, Y, Z гэдэг одоо хэсэг гарч ийн. За хэрвээ ингэх юм бол хэдүүлэнгийнх нь өөрөө нэг хөдлөх байдалд болж эхэлнэ. За тэгээд хэдүүлээ Y одоо дараад цагийн дараа за нэг үсрээл нэг 4 за нэг 4 секунд байх хангалттай байх. За тэгээд энэ хүртэл явуулчихъя. За тэгээд мэдээж нөгөө өрөөгөө эндээс эхлүүлчихье. За тэгээд энийг дахиад жогсон нэр баг. За. За одоо нэг хэдүүлээ RAM preview хийгээд үзье. Бас л хурдан байна да тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ энийг багасгахнаа гэсэн үг. Энийг жоохон багасгачаа гэсэн үг. Зүгээр л нэг жоохон нэг хөдлөлтөдөө. За тэгээд хэдүүлээ энэс энэ хүртэл гэдэг одоо юуг нь хэмжээг нь. За боллоо доо. За тэгээд одоо хэдүүлээ текст тавьчих. Үгүй текст биш. Хэдүүлээ гэрлээ их хэрэгтэй. Жохон бодит тал руугаа болох зүйл бидэнд бас хэрэгтэй. За тэгээд шар өнгөн дээр за тэгээд 10. За тэгээд окей. За тэгээд гэрэл одоо гараад ирсэн байгаа харж байгаа. За тэгээд маусаа дараад за хэдүүлээ гэрлийг нэг онцлог давуу тал нь болохоор хэдүүлээ бас нэг өвтэйхэн гоё хөдлөгчж болно. Энүүгээр. За тэгэхээр энэ нүгээр дээшээгээ жоохон гол тал руугаа за нэг энэ хавцаа муудаа за тэгээд за нэг иймэрхүү л ахт болно. Нэг жоохон гэрлэлний жоохон нэг хэсэг хэрэгтэй. За тэгээд мөн адил дахиад гэрлээ дүүлээ хийгээд за тэгээ энэ удаа жоохон синхрон байсан дээр гэж бодож байна. Жоохон синхэр дөө. Жоохон нэг 15 жоохон нэг муу ярын гэмээр нэг тиймэрхүү гэмээр зүйл хэрэгтэй. За тэгээд хэдүүлээ энийг нь тэг болгочихъя. Хэдүүлэнд нь голсон байх хэрэгтэй. За Z хэсгээр оролдох хэрэггүй. Эхний хоёр одоо тэглэх хэсгээр оролцсон дээр. За тэгэхээр нэг жоохон дэш. За тэгээд гэрэлний хэсгийг дахиад жоохон
яцгай нэмцгээд ихгүй бол арай л жоохон харагдахгүй байх шиг байна. За ингээ боллоо. За ингээд гэрлээ тавьж дууссан бол хідүүлээ Dream PSD тэгээд ингэчээ. За тэгээд өмнөх хэсэгтэрээ би фондо мартсан байна. За энэ Geek Card гэдэг фондыг би хэлсэн байна. За тэгээд за үлээж арай тааж авах. За яг болохгүй нэ. Сэний. За юуны төрөнд хэдүүлээ төвийн цэгийг олъё. Төв. За энэ төвийн цэгийг эсвэл энэ дээдлийн энүүгээр одоо татчих болно ингээд нэг төвийн цэг гэж хөдлөгдөг. За тэгээд маусаа дараад shift-ээ дарж агаад татаад за мөн хэдүүлээ төвийн цэгийг олохын тулд энэ айлыг нэгээд энүүгээр хэдүүлээ олчих болно. За тэгэхээр энэ Windows дотор байгаа ер нь энэ хажуудлын цэсүүд эдэрт таны ямар нэгэн зарим зүйл байхгүй бол энэ дотор байх хэвээр. За юм байна. За тэгээд character эсрэг рүү буцаад орцгоё. За тэгээд хэдүүлээ. За миний бодлоор би нөгөө нэг фонд хэлээд байгаа юм шиг байна. Хэдүүлээ явуулсан зөв фонд олоодгоо. За энэ байна. Би сая буруу юм явуулсан юм шиг байна. За боллоо. За тэгээд хэдүүлээ нэг жоохон багасгачих. За нэг навцаа. За тэгээд нэг асуудал нь болохоор одоо хэдүүлээ нэг жоохон сааралт болох хэрэгтэй. За тэгээд нэг жоохон иймэрхүү юм уу та. Тэгчээж хэдүүлэнгийнх нь бас нэг текстийн нэг жоохон хитрхи цагаан байх юм бол бас хуурамч харагдана. Тийм учраас жоохон сааралт хэрэгтэй. За тэгээд layer pre-compose энэ хэдүүлээ дараа нь текстээс солиход хэрэг болно. За тэгээд энийг хэдүүлээ текст гэчээ. За энэ ажижсэн. Окей. За тэгээд мэдээж одоо би тусдаа одоо өөрөө одоо тусдан суулгадаг одоо плагныг хэрэгслэх болно. За тэгээд rejoint universe transition. За тэгээд glitch transition. За энэ бол бидний одоо юу энэ байгаа. Энэ дээр байх хэвээр. За тэгээд нэг асуудал нь болохоор одоо яагаад ингэж нэг арцаас юм болчихоо гэж та хүн бодож байгаа. За тэгэхээр арцаас юм болвол энэ асуудал байгаа. Энэ mix гэдэг энэ асуудал байгаа. За тэгэхээр үлээ mix-ээ тиг болгочихъя. За ингэхээр mix ер нь хэр байна тэр чинийгээрээ. За тэгэхээр хэдүүлээ эхлэе. За тэгэхээр эхлэхдээ манай текст одоо юугаар гарч ирэх хэвээр. Жоохон юу шилдэг лээ тэ зурагтын нөгөө саржигнаа юм уу за нэг арцаас нэг эвдэр компьютерийн эвдрэл гэмтэл шиг нэг тиймэрхүү юм гарч ирэх хэвээр. За тэгээд энийг болохоор хэдүүлээ энүүгээр аргална. За тэгээд mix. За тэгэхээр хэдүүлээ эхлээ 100-аас эхлэх хэвээр яг л алга байх хэвээр. За тэгээд хэдүүлээ нэг үсрээд нэг 15 дээр буцаагаад тийг болох хэрэгтэй. За одоо хэдүүлээ үзцгээе. За үдсэн гараад ирлээ ямар ч байсан нэг асуудал хөө гарч ирж байна. За тэгэхээр хэдүүлээ одоо жоохон текст энд нэг presets гэдэг гарч байгаа. За тэгээд хэдүүлээ энэ дээр super text short white. За энэ гайгүй бодож байна. За тийм ээ энэ зүгээр байна. За тэгэхээр хэдүүлээ энийг одоо нэг жоохон өөр болгоё. Бас нэг тиймч нэг сонирхолтой одоо тийм эвдэрсэн байдалтай нэг харагдахгүй байна. За тийм учраас нэг гоё юм нь болохоор энэ хэдүүлээ доогоороо яг өөртөөхөө хэрэгтэй гэснээ олж болно. За нэг янз янзын олон хэсгүүд байгаа. Дахиад жоохон хэрэгтэй юм шиг байна. За тэгээд хэдүүлээ энийг нэг жоохон багасгацсан дээр за 35 юм уу за нэг тэр хавцаал энэ байхад болно. За тэгээд энэ дээр нэг өшөө нэг жоохон нэг тохируулах юм гэвэл энэ max гэдэг нэг жоохон нэг гэх юм бол нэг тийм гарч ирдэг нэг жоохон шаржигнах нэг зөөлсөн байдалтай.
За ингэ болж гарч байгаа. За тэгэхээр энэ одоо хичээлийг хаанаас одоо яасан бэ гэж бодож байгаа зарим хүмүүс тэгэл намайг ийм тим гээл нэг чи хичээл хуулдаг нэг тэр хамаагүй надад бол хамгийн гол нь та бүхэнд энийг тайлбарлаж хин ч гэсэн мэдээж бичлэг хараад адилхан дуурайгаад хийчих чадна. Тийм учраас та бүхэнд дараа нь өөрсдөө хэрэглэхэд энэ хэрэгсэл ямар учиртайг нь тайлбарлаж өгөхгүй болвол та бүхэн дараа нь хамгийн айгүй хурдан мартчихдаг гэдгээр одоо тийм байдаг учраас би та бүхэнд энийг монголоор тайлбарлаж өгч энэ хичээлийг оруулж байгаа гэдгийг ойлгоорой. За тэгэхээр энэний санаа бол энэ unbranded гэдэг энэ одоо трейлер байгаа. Одоо нэг ер нь их дажгүй юу болсон байлээ. Тэгээд энэ дээр нэг хэсэг нь за үдээж аваа. За би олоодох юм. За одоо энэ дээр нэг transition гарч ирэх хэвээр. За тэр харж байгаа энэ би яг энэ хэсгийг хэлээд байгаа. Тэгээд шаг гэд энэ илүү их боловсронгуй болсон гарч байгаа. Гэхдээ яг би бас жоохон төхүүлээ тэгээд оруулсан. За тэгээд ер нь яг энийг нэг хийж үзээ. За тэгээд нэт дээр ухаал энэ тэндээс нэг мэдээлэл цуглуулж байгаа. Тэгээд хийж үзэж байгаа. За тэгэхээр одоо хэдүүлэнгийнх нь эхний хэсэг боллоо. За тийм ээ. За одоо нэг асуудал байна. За хэдүүлээ одоо текстээ буцааж оруулах хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ боромж. Юу? За юугээ дараад хэдүүлээ keyframe Ctrl C. За тэг Ctrl V. За тэгээ paste эдрээ мэддэг бол энэ бол мэдээж ойлгомжтой зүйл. За тэгээ хэдүүлээ энд нь авчижээ. Энийгээ дахиад жоохон. За энэ авцаа. За тэгээд одоо энэ дээр буцаад гараад ирж байгаа нэг асуудал нь. За тэгэхээр хэдүүлээ нэг итгэжүүлж байгаа mouse 2 keyframe assistant time reverse keymaps. За ингэхээр одоо хэдүүлэнгийнх нь текст одоо эсрэгээрээ ингэж дуусна гэсэн үг. Дайгуугац. За тэгээд ерөнхийдөө ингээд нэг болчлоо. За тэгээд хэдүүлээ энэ одоо дараагийн хэсэг одоо хийцгээе. За тэгэхээр текст хэдүүлээ 3D болгоно. За тэгэхээр яагаад ингэж огцом хар болчихвэ гэж бодож байгаа. Яагаад гэвэл хэдүүлэнгийнх нь текст гэрэлтэй энэ дээдлийн хоёр гэрэлтэй. Яг л гэрэл ард нь байгаа учраас текст хар болчихж байгаа. Тийм учраас гэрлийг хэдүүлээ одоо текстэнд хамаарлаг болгоё. За тэгэхээр гэж дараад за тэгээд accept lights off. За энэ хэр хэдүүлэнгийнх нь одоо текст 3D хэмжээстэд одоо хуурамчаар ингэж 2D-гээр хөдөлж байгаа. Гэхдээ ер нь их дайггүй харагдаж гарч байгаа. За одоо хэдүүлээ текст руу орцгоё. За тэгээд хэдүүлээ энэ текстээ одоо дахин нэг дайггүй нэг эффектэд оруулцгаая. За энэ бол дахиад 3 дугаар хэрэгсэл. Тийм учраас та бүхэн энийг олж авах хэрэгтэй. За тэгээд эффект буруу чинь. За layer pre-compose. Ягаад гэвэл хэдүүлээ дахиад эффект хийх гэж байгаа учраас энд дахиж одоо ямар нэгэн алдаа гарахгүй тулд ингэж байгаа. За тэгээд pre-compose окей. Video effects. За тэгээд universe stylize holomatrix. За энэ бол үнэхээр дайггүй rejoint юм бол үнэхээр дайггүй гаргасан хэрэгсэл. За тэгээд энэ хэдүүлээ энэ дээр жоохон юу оруулцгаая. За хараадах. Хайлыг хэрэглэж ирсэн мартчихжээ. За байдар blue. За аль нь ч байсан яах вэ? Надад бол нэг сүртэй юм байхгүй. За энэ багт болно гэж бодож байна. За тэгээ хүсэх юм бол энэчнээс илүү дутуу зарим нэг юунуудыг хэрэгэл одоо гаргаж болно. За random энийг устгахжээ. Надад за нэг энд байхад болно. За тэгээд frame rate энийг хэдүүлээ 24 болох хэрэгтэй. Яг л хэдүүлээ 24 фреймтэй явж байгаа учраас хэдүүлээ зөв хийхгүй бол маш асуудалтай болно. За тэгээд ер нь ингээд энэ хэсэг боллоо. За тэгээд дотроо за одоо хэдүүлээ харцгаая. Тийм ээ үнэхээр дайггүй харагдаж байна. Яг л Dead Space шиг санагдчихлаа. За энэ дээр би арай л жоохон хэтрүүлээд эргүүлсэн бол та. Тийм учраас хэдүүлээ энэ дээр null control руу гарч байгаа юугээ дараад за тэгээд энэ төгсгөлийн энэ хэсэг дээр авчаад за тэгээд ингээд жоохон
За инхээр арай дээр дуусч гарч байгаа. За одоо хэдүүлээ жоохон тэнхлэг мэнхлэг за тэгээд энэ дээрээ дайжгүй нэг юм оролцгаая. Z-ийг оруулцгаая, Y, X-ийг оруулцгаая. За тэгээд хэдүүлээ энэ даваач. Яаггүй. Хэдүүлээ буруу юм чинь. За тэгэхээр Z дээр хэдүүлээ нэг жоохон доошогоо. За тэгээд Z нөгөө тал руу ч юм уу. За нэг иймэрхүү. За тэгээд энд ирэхэд хэдүүлээ буцаагаад дээшээгээ ч юм уу. Тийм ээ. За тэгээд буцаагаад дээшээгээ. За нэг иймэрхүү. За одоо харж байгаарай. Яг л нэг кино хийж байгаа юм шиг л болчлоо доо. За тэгээд үнэхээр дайжгүй боллоо. За ийм байна. За тэгээд одоо хэдүүлээ энэ арийнхаа фоныг хэдүүлээ жоохон засцгаая. За тэгэхээр хэдүүлээ дахиад нэг шинэ composition нэгэд үзье. За тэгээд 24. За тэгэхээр хэдүүлээ 1000 одоо нэг жоохон шинэ composition нэгэдэг. За тэгээд control U solid усгээд за тэгээд effect за хаана байлаа да noise glow generate checkboard. За энэ бол өнгөө одоо rejoin дээр байгаа. Тэмцээс татчих болно нэг асуудалгүй. За тэгэхээр хэдүүлээ энэ дахиад жоо. За энэ lesson санагдаж байна да. Дахиад жоо юм шиг та. За нэг 45. Яагүй. 40-тэй л хатуулах юм шиг байна. За тэг effect за би бас дахиад хаанаас нь харцсан. Turbulence noise гэсэн санагдаж байна. За энэ байна. За тэгээд хэдүүлээ нэг нь flat энэ нэсэн дээр гэж бодож байна. За тэгээд нэг дээр. За тэгээд хэдүүлээ өшөө нэг энийг нь darken байсан санагдаж байна. За тэгээд энэ дээр нэг баг зэргийн нэг тохиолын хэсгүүдийг хийцгээе. Darken лээс санагдаж байна да darken тий. За төр талцахгүй бол хэдүүлээ ороод үзцгээе. За тэгээд за энэ байна. Асуудал нь эндээ байгаа. Хэдүүлээ нэг иймэрхүү юм хийх гэж байгаа. Эсвэл та бүхэн шууд энэчнээс харсан ч болно доо. За тэгээд checkboard, turbulence noise. За мөн жоохон grid хэдүүлээ энэ хідэн эффектүүдийг шууд авчиж болно. Асуудалгүй зүгээр. Нэг яг цаг хэмнэхийн тулд ингэж байна л да. За юм байна. За тэгэхээр checkboard. За хэдүүлээ энийг мэдээж шараар болох хэрэгтэй. Яг үл нэг жоохон гэрэл өгөх байдалтай учраас. За тэгээд blocky flat. Тэгээд муунд тавхын зарим нэг тохиргооны хэсгүүдийг харж байгаа. Grid-ийг бол тавхын энэ effect presets дээрээ шууд бичихэд гараад ирнэ. За энэ. За юм байна. За тэгээд хэдүүлээ combo нэрлэлцгээе. За тэгээд хэдүүлээ нэг нь tutorial texture. Окей. За ингээд зүгээр нэр өгж байгаа нь тэгэхгүй бол хэдүүлээ дараагийн яалсахад хэцүү болчихно. За тэгээд tutorial нэг дээрээ хэдүүлээ tutorial texture гэдэг хамгийн доор тавиад за энэ бидэнд хэрэггүй. За тэгээд хэдүүлээ element руу ороод element synth setup. За тэгээд энэ дээр орно. За тэгээд texture руу ороод illumination гэдэг рүү орж агаад text уушлаараа залуусаа нэг юм мартцсан байна. За тэгэхээр элементтэй нэг онцлог давуу тал нь болохоор та өөрийн гэсэн texture-ээ оруулах боломжтой. Тэгээд энэ байна. За тэгээд болсон. За одоо хэдүүлэнгийнх нь illumination энэ дотор texture уншичлаа. Окей. За одоо яагаад гарч ирэхгүй байна гэдэг нэг асуудал байна. Яагаад гарч ирэхгүй байна. За тэгэхээр хэдүүлээ illumination гэдэг рүү орж агаад хэдүүлээ нэг нь 100 дээр нь тавиад өчгөд л болж байгаа юм да. Зарж байгаа нэг миний бодлоо нэг 150 дээр явж байна. За энэ хот болж байна. За окей. За ингэхээр хэдүүлээ нэг гэрэл хот дотор л ороод ирсэн юм шиг санагдаж байгаа. Тийм ээ үнэхээр дайжгүй. За ингээ баг nice болж эхэлж байна да. За тэгээ хэдүүлээ эффектээсээ хэдүүлээ олцгоё. Glow оруулж болно. Хэдүүлээ glow. Энд glow оруулах юм бол нэг жоохон гэрэлтэж болно. Гэхдээ та бүхэн энийг glow-ыг хэрэглэж болно. Эсвэл энэ universe-ийн glow, chromatic glow гэдэг энийг оруулж болно. За тэгэхээр энэ бол үнэхээр дайжгүй одоо ер нь гэлзуулдаг үнэхээр дайжгүй эффект байгаа. Тэгээд
та бүхэн нэг бас хэрэглээд үзээрэй. За тэгэхээр softness hard. За тэгээд default нь зүгээр юм шиг байна. За тэгэхээр хэдүүлээ энэ шар өнгө бидэнд хэрэггүй. За тэгээд model энийгээ дахиад жоохон юм болгочихъя. За тэгээд density энэ дээр энийгээр нь жоохон тоглосон дээр. За тэгээд энийг нь жоохон багасгаад энэ хавцаая. За тэгээд энд нэг энд нэг жоохон тохиргооны хэсэг байх хэвээр нэг өнгөний нэг жоохон техник болчдаг. За нэг энэ лесэн санагдаж байна. За энэ дээр нэг жоохон л оруулах хэрэгтэй байна. Тэгвэл хэдүүлээ жоохон universe-ийн glow-с жоохон өөр нэрлэлд үзье. Glow 5. Oh yeah. За иймэрхүү л нэг юм болно доо. За тэгээд цэнхэр. За мэдээж цэнхэр. За ice гэдгийг сонгоцсон дээр хэлсэн байна да. Нэг жоохон сүртэй нэг хэдүүлээ нэг гоё. Арай жоохон өөрчлөөд үзье. Нэг сүртэй ихгүйгээр зү. Тийм ээ. Инхээр бас дажиг болж гарч байгаа. Гэрэлнүүдийг бас зөвөр ашиглах юм бол за энэ дажиг хүн байна. За хэдүүлээ энийг хэрэглэчихье гэж бодож байна. Тэгээд өнгийн яг хөө тэгээд энэ дээр нь жоохон тааруулаад хэдүүлээ бас жоохон ашиглчих болно. За. Одоо энийг дахиад жоохон мөсөн. Үдээ. Дахиад жоох. За ингээд одоо үзцгээе. Тийм ээ. Үнэхээр тажиг. За ингээд баг дуслаа хэдүүлээ. За тэгээд adjustment layer. За хэдүүлээ энэ дээр mojo гэд нэг эффектийг оруулж өгөн. За тэг effect color suit magic color suit mojo. За ингээ хэдүүлэнгийнх нь эффектийн одоо өнгөний зохицлохыг ингээ зохицуулаад өгч байгаа. За тэг хэдүүлээ дахиад нэг эффект adjust layer энийг хэдүүлээ lux effect. За тэгээд magic bullet suit lux. За энэ edit. За энэ болохоор magic bullet 3 дугаар хөлбөр нэгаа. За мөн энд хар мянган эффектүүд байгаа. Тэгэхдээ би энэ нэг сүртэй хэрэглэхгүй. За би нэг энийг хэрэглээд үзүүл яаж байна. За энэ яах нэг сүртэй болохгүй юм. За тэгээ chromatic би бол энийг бол заавал хэрэглэнэ. Яг л энэ бидний одоо эффектийг одоо нэг жоохон бодит тал руу линзний нэг тийм өнгө RGB-г одоо салгаж өгсөн нэг тийм юм болгож өгнө. За тэгээд show хэдүүлээ lens distortion. За инхээр хэдүүлээ ингээ арай дээр болж орж байгаа. За ингээд тэгэж. За ийм хэвцахт болно. За edge softness оруулж яаж юм. За ингээд edge softness за тэгээд тохиргооны хэсэг рүү хэдүүл ороод жоохон нэг тиймэрхүү болгож өгөөд окей. За ингээд үнэхээр дажгүй эффекттэй боллоо. За тэгээд мөн жоохон өөрөө жоохон янзалж тэгмээр байгаа бол тэгээд янзалж болно. За тэгээд өшөө нэг юм нь болохоор хэдүүлээ бүх одоо юмудаа хийж дуусны дараа энэ motion blur-ыг ер нь оруулж өгвөл их зохистой. Тийм ч гэсэн ингээд ингээд бүгдэнд нь энэ хоёр тамаагүй, control тамаагүй. За энэ хоёр л хат болно. Тэгээд motion blur. За тэгээд хэдүүлээ RAM preview хийгээд үзэх юм бол за энэ жоохон
Асуудал нь. Ер нь ямар нэг юм үзэх гэж байгаа бол тойрт дээр нь тавьж агаад тэр RAM preview хийсэн дээр тэгэх юм бол хурдан. За ингэ үзцгээ хэдүүлээ. За үнэхээр дайггүй боллоо. За тэгээд та бүхэн рендерлж шахах энэ тэрэг заавал мэдж байгаа ах. За тэгээд мэдгүй байгаа бол өмнөх хичээлүүдээс үзээрэй. Тэгээд After Effects-ийн анхаа шат энэ тэрэг гээд зарим нэг хэсэгтэр нь байж байгаа. Хэрхэн шахах талаар хичээл нь байж байгаа. Тэгээд мөн энэ хэрэгслүүдийг та бүхэн нийтээс ухаал болохоос аргагүй дээ. За тэгээд энэ хичээл та бүхэн таалагдсан байх. Тэгээд After Effects-ийн мэдлэгт чинь тусал бас нэмэр болсон гэж бодож байна. За тэгээд дараагийн хичээл ер нь илүү сонирхолтой хичээлүүд авах болно. За тэгээд дараа уулзтлаа. Түр баяртай. Мөн лайк таарч яг дорчин байгаа subscribe гэсэн төвчөд дараарай. За тэгээд дараа уулзтлаа. Түр баяртай.